Амжилтын эхлэл болсон хүсэл мөрөөдөл эхлээд сэтгэл зүрхэд тасдаг. Дараа нь оюун бодолд төлөвлөгдөж, ам хэл үг яриагаар илэрхийлэгдэж, бэрхшээлийг давж тэмцэж шантрахгүйгээр зөв цаг, зөв үеийг зөв замаар амжиж хийж байгаа нь амжуулж чадаж байгаа нь бусдад дэлд бидэгдэх үед амжилт аль хэдийнэ дэргэдэрсэн байдаг. Замцхан үзэгчтэй амжилт нэвтрүүлгийн шинэ дугаар яг одоо танд хүрч байна. Өнөөдрийнхөө амжилтын хойморт Tesco Group-ийн ерөнхийлөгч одонгийн цогт гэрлийг өрсөн байгаа. Бидний урилгыг хүлээн авсан танд их баярлалаа. За баярлалаа. Өнгөрсөн жилээс бас олон удаа амжилт нэвтрүүлэгт оролцооч гэж та нарын урилга тавьж ирсэн. Өнөөдөр бас цаг зав гараад оролцож байгаад бас их баяртай байна. Одонгийн цогт гэрэл. Үзэгч та түүнийг сайн мэдэхгүй чи үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь өдөр бүр хэрэглэдэг болов уу? Тэр үндэсний шилдэг үйлдвэрлэгч Tesco корпорац үүсгэн байгуулж үндэс суурийг тавьсан. Tesco гэдэг чи одоо ямар утгатай юм бэ? Нэрийн товчлол юм уу? Эсвэл магадгүй та нар ямар нэгэн зүйлийг бэлэгдэж өгсөн юм уу? Тэгээ ерөнхийдөө нэрний одоо товчлол юм аа. Бид нар чинь Tesco-маас гаралтай бас тэгээ манай аавыг одон гэдэг хүн байсан. Энийгээ чулууцсан. Дахиад дээрэс нь бас яг тохиолдолд манай ингээд дээд өвгүүдийн нэр таардаг юм л та. Одонгийн аав Сүхөчрийн аав ингээл яваад таарчлаа. Увс аймгийн Тэс суманд олон хүүхдэд айлын дунд хүү улам нэмэх хөв заяа түүнд ноогдож байна. Жаханга хацтай би зөв эрүүлд зөв аав ээжтэй зөв удам сутгартай болоод төрсөн. Тэгэл ингээл энийгээрээ бас нэг зөв хандлагаар л явж байгааг үнэлж өөрийгөө бодсон. Би нэг мундаг сайн дайч биш. Хувь заяагаан тэр сонгоогүйч хэрхэн амьдрахаа тэр өөрөө сонгосон. Бид чинь өдөр бүхэн л сонголт хийж амьдарч байгаа шийдвэр гаргаж байгаа сонголт хийж байгаа. Энэ сонголтуудын нийлбэрийн шийдвэрүүдийн нийлбэр л өнөөдрийн зогсож байгаа чи өнөөдрийн зогсож байгаа би. Өнөөдрийн Tesco-гийн түүхээ тун сонин зүйлээс эхлэлтэй. Ерөөсөө энэс л ихсэн яг албан ёсны одоо орчин үеийн менежмент гэдэг юм уу да ингээд байгууллага болж эхлэх түүх бол одоо энэс л ихсэн. Энэ л зүйлээс эхэлсэн бизнес нь эдийн засагт чухал нөлөө үзүүлэн дотоодын хэрэгцээг хангаа зогсохгүй. Дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох эхлэлээ тавьсан. Үйлдвэрлэж эхэлж байгаа хүмүүсийн бизнесийн байгууллагуудын мөрөөдөл бол одоо экспорт нь гарах шүү. Тэгэхээр энэ анх удаага экспортод гаргаад гитийн хэрэглэгчтэйгээ бараа бүтээгдэхүүн танилцуулаад амтлагаа хийгдээд олон зүйл хийгдээ явж байгаад бид нар бас өнөхөр бас их баяртай байгаа. Ийхүү тэр анх удаа амжилт нэвтрүүлэхээр амжилтынхаа түүхийг хуваалцаж байна. Ингээд зарим миний торх үйлдвэрлэгч компаниас эхлэлтэй түүний компани хэрхэн зах зээлд тэргүүлэгч корпорац болсон замлыг нь алхмаар хийсэн ахиц дэвшлийг нь ажил амьдралын түүхийг хүлээн авна. Нэвтрүүлгийн эхний хэсэгт анхны алхам амьдралын гараагаа хуваалцах болно. Welcome to Hangul Tower. Бидэнтэй хамтаагаад баярлалаа. Хангул Tower-аас амжилт нэвтрүүлэг танд хүрж байна. Тэгэхээр Монголын томоохон аж ахуйн нэгжүүд ихэнх нь 25 жилийн түүхтэй байдаг. Тэдний гараа бол ерөнхийдөө ганцгаас эхэлсэн байдаг. Харин Tesco Group-ийн хувьд анхны алхам, анхны шат нь яг юу байсан бэ? Тийм, Монголын бизнесийн компаниудын хувьд ерөөсөө л одоо хамгийн урт настай нь 25 жилийн түүхтэй л байгаа шүү дээ хоёрын хвшлийн салбарын хувьд. Tesco-гийн хувьд бас эднийг бодох нь бас арай 2 дугаар шатны дараа үеийн компани л да. Яг жишээ нь Tesco-гийн эхний хоримтлал, эхний үйл ажиллагаа бас арай өөр инновац, шин бүтээгдэхүүн тулгуурлаж, энийг зарж борлуулж, энээсээ хоримтлал бий болгож, энэ чиглэлийн бизнесээ улам өргөжүүлж дараагийн шат руу орсон л компани. Тэгэд ер нь 2003 оноос л танах түүх бичигдэж, албан ёсны түүх бичигдэж эхэлсэн байт юм байлээ. Сүүлд нэлээд сүүлд шүү сая 10 жилийн өмнө. Тэгэл өмнө компани болол ажиллаж байсан. Гэхдээ яг албан ёсоор Tesco нэрийг аваад Tesco зохион байгуулалт, энэ корпорацийн зохион байгуулалт гэж аваад явснаасаа бид нэр тоолоод эхэлсэн. Тэрнээс биш яг түүх хэрүүлж авах урагшаа л да. Урагшаа гэдэг нь хэдэн он бэ? За 98 он. Бүр анхнаас нь ингээд ярих юм бол манай аав ах нар чи хөдөө сумд Увс аймгийн Tesco сумд ажиллаж амьдарч байсан. Тэр үеийн жишээ түүхийдийн 8-ыг хийгээл яхаа сумдаа хөрхөн бас болцооны амьдралтай сумынхаа түүхийдийн нуруу онцсон бэлтгэлийн систем олон зүйлийг орлоод ингээд ажил хийдэг нэлээд сүрхий бас сумдаа л баян тооцогддог л айл байсан. 98 оноос гэж бид нар бас ингээд яриад байгаа нь би 93 онд оюутан болж ирээд 97 8
тэр үеэр одоо үндсэндээ сургууль төгсөх болоод ирж байгаа үед хойш одоо Улаанбаатарт гэдүүлээ бүгдээр хийж ажиллаж амьдарья. Бидний энд компани байгуулаад олон нийт ингээд цуглаад бүр үйлдвэрлэлийн ажил хийгээд ажиллаж амьдрах боломж бололцоо биднэрт байна. Тэгээд энд ирээд ажиллая гээд эндээс л бас 98 оны тухай бид нар яригдж хэлж байна. Одоо таах чи хэдүүлээ хэлээ 10. Оо бид нар чинь 9 үлээ эцгийхээс. Хөвгүүд болохоор Хөвгүүд нь 6. Тэгээд дундхан дээрээсээ дооросоо тавтах нь бас тухайн үед тэсийн 10 жил байхдаа аймгийнхаа физик математик холбоонд төрүүлчихдэг. Тиймээс ингээд аймагт конкурс болоод конкурсондоо бас нэгдүгээр байранд ороод энэ сансарт байдсан да КТМС гээд компьютер техник менежментийн сургуульд инженерийн засагчийн хуваараар л анх ирж ирсэн. Яг тэр Ус аймгийн яг тэр сумын төвийн хүүхэд анх удаа ингээд Улаанбаатар хотод орж ирэхдээ ер нь ирээдүгөө хэрхэн төсөөлж орж ирж байсан бэ? Гэхдээ сумын төвийн хүүхдийн чинь Улаанбаатар байтугай аймгийн төв гэдэг чинь одоо зүгээр нүдээр ээлжлэл ороод төөрөөл энэ тэр аймаг хотынх нь атманууд нь одоо яаж идэх юм бол гэж айдаг. Юу тийм л сэтгэхүйний хувьд одоо тийм л хүмүүс орж ирж байгаа. Улаанбаатар чинь тэгэл ерөөсөө хөдөөнөөс орж ирж байгаа, сумаас орж ирж байгаа хүмүүсүүд бүгд л тийм л нэг цочрлын байдалтай л орж ирдэг ш. Одоо ч гэсэн тэгж байгаа. Гэхдээ бас дотор нэг зоригтой байгаа шүү. Тэгээд ерөөсөө тэр орж ирж байгаа үед чинь тэгээ дээрэс нь тэр 93 онд би оюутан болж орж ирж байгаа үед чинь өөрөө сонио хэлдэ. Нийгэм өөрөө ингээ бужигдсан. Ерөөсөө бүхэл хүнд ингээл боломж байгаа. Сумын төвдөр үйлдвэр байгуулаад бужигдчих юм шиг ингээл бүх хүн дэврүүн. Тэгэхээр тэр дэврүүн нийгмийн бүтээгдэхүүн чинь тэр үеийн оюутнууд чинь яг л тийм сэтгэхүйгээр л орж ирж байсан л да. Ер нь танаа үеийнхэн чинь бүгд л баг 8-нд явсан байдаг шүү дээ. Та 8-нд явж ирсэн үү? Би 8-нд явж үзэж байгаа. Ерөөсөө үзээгөө. Тэгтээ 8 гэдэг юм уу ингээд дамжуул зарсан нэг 2 тохиолдол байдیں۔ Тэгэхээр Монгол дотор. Монгол дотор. Нэгдүгээрт нь тэр оюутан байхад нэг ном зарж үзсэн. Ном гэдэг нь дунд сургуулийн сургуучгийн ном. Сургуучгийн номыг би нэг бас сургуульд байхад ангийнхаа нөхнийг эрт утсан чинь тэр их чинь яамны газрын дарга байхгүй юу? Байж таарж л дээ тэгсэн чинь тэр жилийн дараа жилийн намраас хичээл ашиглах номын жагсаалт гэдэг ингээд тэр айлын ширээн дээр гарцсан байхад нөгөө хүнээс нэг хувийг канонд жаваад тийш над өгчөөч гээд тэгээд нөгөө тийг авч яваад устд очихлоо нөгөө ах нартаа тэр хүмүүстээ өгөөд биш энэ номуудаас ингээд сумын худалдаануудад байгаа ашиглахгүй байгаа номыг надад өгөөч. Би авч Улаанбаатар заръя гэдэг. Тэр үед чинь нөгөө номын үнүүд чинь нэг төгрөг байсан бол 20 дугаар тогтоолоор 2 төгрөг л болсон. Тэгээд ерөөсөө тийм үнгүй шахуу тийм үнэтэй юм байсныг авч ирээд тэр чимээр 100 моногол зардсан баха. Тэгээд бас тухайн үед анх удаага 8-ыг хийж үзэж байгаа бас нэг өөрхөн тийм ашиг болж үзчихээд. Тэгээд тэгсэн мөртлөө энд бас жах эмзэглээ яваад байдаг байсан. Гимшээд одоо тэнд байсан. Хэдийгээр яг би авчиж зараагүй бол тэр ном зүгээр тоглол болно л доо. Тэгээд бас нэг өнгөрсөн жилийн боломж гараад усан 90 жилийн ойгоор бас нэг сайн санааны буйны хөвгт зориулсан ажил хийчихсэн гэж бодоод тэр ажил дотроо бас энэ маань санаанд орохгүй юу. За би чи одоо нөгөө нэг хэдэн жилийн өмнө ном авчираа зарцсан юм шүү дээ. Буцаагаад ой гэхээр л нэг бүх барилддаг, морь уралддаг нэг байшаагнал болдог гэхээс ганц ч гэсэн өөдрөг гээлийн юм хийж хийсэн гээд. Гэхдээ тэгээд ус руу ингэ сайхан бүх челленж гэж аюу өрнөдөд ном хандуулъя. Энийг одоо бүгдээрээ өнгөө би одоо нэг хоёр хүнийг дуудаад тэр хоёр хүн маань өөрөө номоо өгөө дахиад хоёр хүн дуудаад гээд. Гэтэл энэ яг энэ аян маань маш их сайхан өрнөд 37,000 ном, бараг 20 тонн ном ус руу хүргэж өгöd. Уст чинь 30-аад дунд сургууль байдаг. Тэдэрт чинь 1000 гаруй наар ингээд хуваагдаж өгдөг. Тэгэхээр би бас нэгдүгээрт нь сайхан ажил хийсэн, хоёрдугаарт нь бас нэг үрс алсан гэхүүд. Хүн ер нь тэгээд энийг хийх ёстой гэсэн хүмүүсийн тулгалтаас илүү энийг хийвэл зүгээр юм байна гэсэн өөртөө ухамсар төрөх үед маш итгэвтэйгээр те ямар нэгэн зүйлийг сурч эхэлдэг, ямар нэгэн зүйлийн төлөө ажиллаж эхэлдэг. Тэр үед чинь таны яг хэдэд ирсэн бэ? Хэдэн наснд ирсэн бэ? 94 онд л надад би 10 дахь энд их сургуульд орчоод өвлийн амралтаар яж хатал ер нь л нэг ингээд юм хийчмээр л хүнд нэг бодогддог л доо яг л яад ч юм хийчмээр. Нэг тийм үе одоо эргээ бодоход тэр үеэс л надад орж ирсэн болов уу гэж боддог. Тэгээд яг тэгэж дотор ингээд за юм хийчих гэсэн хүсэл асахад юу хийж хэлсэн? Тэгэл бас гिचэл завсардсан байсан 2-3 найзыгаа цуглуулаад 2 дугаар курст байхдаа нэг жижигхэн аж ахуй эхлээд. Аж ахуй гэдэг нь одоо? Гэхдээ нэг гараж түрээслээд одоо тэр үеийнхээр нэг барилгын зэргийн ангийн үлдэгдлийн гараж түрээслээд далхны духаа худалдаж аваад тэрийгээр их талх нарын боо баах юм хийж зархал юм болол 3-4 найзыгаа ажиллуулад өөрөө бас шөнө нүч ажилтдаг өдөр нэг хичээлдээ явдаг. Манай сургуульд их ойрхон байр төрөлцсөн байсан. Тэгэл бужигнаал явж байл эхэндээ их хөөрхөн бас жахаа шиг орлого олоод. Гэхдээ тэр үеийн чинь миний хэрэгцээч жаахан юм чинь жаахан мөнгө юм л болж харагдсан шүү дээ. Тэгж явж байгаад нөтх маань одоо дампуураад. Дампуурна гэдэг нь яг үйл ажиллагаанасаа биш
дахиад нөгөө цөөхөн хүнтэй 2 3 хүүхэдтэй нөгөө ингээл явдаг байсан юм. Нэг орой ирсэн чинь хулгай ороод нөгөө нэг жаахан түүхэд яг улс урд хормоогоор хойд хормоогоо нөхдөг гэдгээр зарчмаар явж исэн юм чинь хулгай ороод нэгдүгээрт нь жаахан түүхэд энэ хоёрдугаарт нь тийм утас кабель мабелийг нь хайр найргүй хулгайлж авч байгаа хүн чинь нэг шин бүгдийг нь тасалж явж яваа. Тэгээд маргааш нь яг тэгэл таг зогсчихж байгаа байхгүй. Тэгээд ер нь тэгээд энэ өөрөө нэгдүгээрт нь дурсамжтай өөртөө хоёрдугаарт нь амьдралд надад бизнес гэдэг чинь их тэр олон юмны нийлбэр зөвхөн тэр харуул хамгаалтаас эхлээд тэр маркетинг менежмент хүний нөөцөд олон юмны нийлбэр болж ил нэг бараа бүтээгдэхүүн хэрэглэгчийн гардаар хурж амруу ордог. Имийг тэр чинь нэг нь байхгүй болохоор болдгоо юм байна л да. Тэгэд энийг л цогцоор нь хийх ёстой юм байна шүү хойш цагаа гэж л нэг дурсамж үлдсэн гэхүү дээ тий. За тэгэл дампуурчлаа. Тэр чинь бас тэгэл тэр үе тухайн үед бас сэтгэлээр он. Гэтэ дараад нь яа гэж утсан бэ? Тэгэл энэний дараа тэгээд тэр аягны машин гэдэг нэг зүйлийн тухай манай Tesco-гийн яг үндсэн их усүр тэр албан ёсоор эхлэхэд бас бизнес эхлэхэд хоош-хооштын бизнесийн санааны эхлэл болсон нэг тийм зүйл хийсэн. Тэгэхээр энэ бүхний чинь өөрөө зохицуулах чинь өөрөө тэгэл даван тулах чинь өөрөө бэрхшээл ихээсээ сорилтууд юм да тийм. Дахиад өөрөө энийг шийдэх нь өөрөө хөгжлийн нэг гişгүүрэл болж байна. Ийхүү анхны үйлдвэрлэл нь бүтлгүйдсэн ч түүнд ахиж алдахгүй байх ухаарлыг өгсөн. Гэхдээ энэхүү бэрхшээлийн дараа ямар боломжийг олж харсныг болон бизнес хийх итгэл төрж амьдралдаа ямар сонголт хийснийг нь дараагийн хэсгээс. Тэр одоо Tesco-чин анх нь ингээд анхны үндэс суурь нь заримны бизнес эхэлж ирсэн. Бүр энэний яг үндэс суурь нь тэр заримны аягны машин гэдэг би дараа чанд үзүүлнэ. Аягны машин гэдэг ингээд торхон аяг гэдэг одоо бүгдээрээ мэдэн авах хөлтэй ингээд иддэг. Манай нэг аав ах хүнээс нэг тийм заримны аяг хийдэг машин өрөнд авахгүй юу? Тэгсэн нөгөөх нь ингээд намайг оюутан байхад их хөөрхөн 3 төгрөгөөр чүл өртгөн гардаг 25 төгрөгөөр зарагддаг. Зарагдахтаа хүмүүс ирээд нөгөө тийм улаацалдаад авдаг нэг хөрхөн тийм юм байхад нь би бас үзээд манай нөгөө аавыг дуудаад хойшин ийм нэг машин байна. 3 төгрөгөөр гараад 25 төгрөгөөр хүн юм улаацалдаж авдаг. Та ирээд үзээ чинь хийжсэн нөгөө төхөөрөмжүүдээс чинь нэг л их тийм бүдүүн бараг дуу ямар ч нарийн биш тийм машин байна гэд аав маань чирлээ нөөтгөөс хэмжээ дамжааг ин аваад бахан юм болсоор байгаад над руу нэг 2 сарын дараа үйл нэг машин хийж явуулсан. Хойш нөөдгий чинь үтсэн чинь Урсын баг 2 тонн жинтэй юм чинь 100 хилтэй болгоод бүтээн чинь маргаа ойролцоо тийм машин хийгээд. Нөгөө нэг алдартай яриад байдаг машин ч одоо энэ шүү дээ. Би ч их сүртэй ярьсан уу яасан уу та нар одоо нэг цөмөө реактор шиг л юм бол бодсон уу яасан уу за мэдэхгүй ямар ч нэг жижигхэн нэг хөргөн тэгтээ бас их түүхтэй энэ ч одоо ингээд их өрхөө ингээд зарим хүмүүс чинь заримны машин гэхээр зарим хийдэг машин гэж ойлгоод байж магадгүй нэг хурдан бичээний хийдэг машин шүү дээ. Тэгээ эн чинь бас ингээд Орсынх нь чинь бүр нэг тоон шахуу жинтэй. Энэсээ том уу? Том ингээд бүх юм энэ хөл мөрнөөс эхлээд ингээд бүтүү нүсүр ширэмний юм зүйл байсан. Тэгэд энийг манай аав ах хоёр үзээд ер нь энийг өөрчилчих арай хэлураар хийж болох юм байна. Одоо энд чинь бас ингээд хүн цагааны хайш ширэм ороод 96 оны үед чинь энийг хөдөө сум тогцоглогаангүй газар энийг хайлаа тэгээ дизель мотороос агаад ингээл хийжсэн. Тэгээд нөтгийг би авч ирээд эхлээд яг оюутан л юм чинь ингээд өнөртэйгээ их нэртэйгээ бид нар ингээд нийлээд нөтгийг хийгээд хөрхөн ашиг олоод ингээд амьдраад тэгэнгүүтээ юм чинь бас дараа нь бодож эхэлдэг юм байл л дээ. За би нэг ганц хоёр машинтай ингэж ядал хин нэг хүн Орос хятадаас энэ ч орж ирээд ингээд арчвал тэгээд тийм юм байна. Ерөөсөө энийг 8-ны журмаар энэ маш том хөрөмжийн үйлдвэрлэлээ зарчий. Тэгэхээр нөгөө аавруу дахиад яриад өш та энэс бүр надад маш голныг хийгээд өгч бүр болныг би энийг ерөөсөө ингэ зараад Монголыг хангаач чинь гэх. Тэгээд ямар өртөгтэй гарч ийн гэсэн чинь тухайн үед чинь тэгээд нэг юм ч бас мөнгөний аншч бас чанга байж. Өө наадах чинь юу байна 50,000 төгрөг нийлүүнтэй гарч ийн. Тэгээд чи хэдээр зархаагаа тэгээд өөрөө л мэдээ тааруудаа зарахгүй гэсэн чинь би нөө тийгээд уг нь бол нэг 50,000-аар ирж байгаа юм чинь 200-100-аар ч юм уу зарчуулс хөрхөн байд. Гэтэл би тийм их олон дахин ашигтай бараг 10 дахин ашигтай бүтээгдэхүүн гаргаж зардаг бизнесээ хааж зах зээлээ хааж явах гэж байгааг нь шүү дээ. Тэгээд нөөдөг чинь яхан шуналтаад 50,000 төгрөгийн үнэтэй байсан нөгөө машины чинь сая 500,000 төгрөгөөр зараад. Сая 500 гэдэг чинь 30 дахин нугал зарж байна да тий. Хэрэг зарагдчихсан. Тухайн үед чинь нэг 20 хэдийг л зарсан санагддаг. Тэгэл эн чи яг нэг тухайн салбарын хүмүүс чинь тэгэл мэдээлэлээр явчихдаг шүү дээ. Тэгэл 20 хэдийг л зарсан баг.
20 хэд гэдэг чинь бас одоогийн ханшаар бол нэлээд мөнгө болох нь 2 нь одоогийн 2-2 байр гэхээр чи 20 хэдэн ерөөс 10 хэдэн байрны дүн хийжсэн байна л да. Тэгээд чинь 2-2 байр бас нөгөө ягны машин зарж байгаа мөнгнөөс аваад тэгээд тэр дотор чи манай нэг чи их нэртэйгээс суудсан байсан. Оюутан байхтай байдаг. Бид энэ манай их нэр чи өөрөө өтөрч 10 жилийн нэг анги. Түр одоо өндөө яг 1-р ангиас аваад 10 төгслөө хамт байгаад тэгээд нэг ангийнх тэгээд сүүлд хотод ирээд гэр бүл болоод 3-р курсээсээ. Тэгээ манай эмэгтэй дүүнэр бас хөлөөнөөс оюутан болж ирээд. Тэгээ нөгөө нэг аяны машинаас чи нэгийг 2-2 байр галтгоонд нь бас бүр гэртээ заримныхаа тохыг гэдэг гэсэн юм шүү дээ. Галтгоондоо тавьчих нөгөөдүүд хийдэг. Энийг ингээл энэ дүүгөө энэ ч одоо сайн марцчих юм. Энэ дүүгөө нөө зурмгаа хийгээ. Зурм эдгээр ч одоо бүгд ингээд баг 200 градустай баг улаасхын нааталт болцсон байгаа байхгүй. Энэ дүү чи ингээд нөгөө дотортлын зурмгаа ингээд наалдуулж аваад буцаагаад тэгээд одоо энэ чи ингээд хийхэд зур уур савсаа шарж гинсэл юм болно. Тэгээд ингээд нэг 30 секунд ч үлөө энэ чинь ингээд дараа тогтчих 30 секунд ингэж байжгаад буцаад энд бас жижиг ирлээ мэрлээ тавьсан байдаг юм а. Тэр нэг жинг дуурангууд нь буцаагаад аваад ингээд одоо ингээд чинь ингээд задраа доотлон савтаа ингээд доошоо ондог. Тэгэл дараагийн ажил нь эхэлдэг. Тэгээ би нөө урилын заримдаа оруулж өгдөг. Тэгээд тоон урилын чим юусан давхарлаа нөхдөд үүрээд оруулаад өгчдөг. Ерөөсөө тэр нэг түүрт түү тийм л одоо ирмэл байж тийм. Одоо бол одоо тэр санаагаар унчих байлгүй. Тэгээ заригныхаа машиныг зарна. Дээрэс нь заригныхаа машинаараа нөгөө торхоо үйлдвэрлээд бас зардаг. Тий. Тэгэл тэр чинь нэрийг борлуулна. Тэгээд ирээд нэг лада машин авцсан. Тэгэл хөрхөн л тэр хөндөл ингээл нэг болгоод нэг л амьдрал гэдэг чи одоо тэгэл нэг л буцалсан л юу байсан ер нь одоо хизээч унтчихсэн. Тэр энэ өөрөө бас ингээд нэгдүгээрт нь зүгээр ингээд 8 хийсэн гэхээсээ илүүтэйгээр одоо тоног төхөөрөмжийн үйлдвэр хийж зарсан. Энэ нь өөрөө шинэ инновацтаар суурилж хийсэн гэдэг нь өөрөө их онцлог. Одоо ч гэсэн миний хувьд ч юм уу их тийм одоо бахархалтай ийм төвхөлтэй. Дэлгэрүүлээ ярил энэ чинь тэгэл бөөнл процесс болж байгаа ш. Нөгөөдгөө чи авчраад нэг зарах гээ явж хат нөгөө айлууд чинь зарим авж байгаа хүмүүс чинь гоо чи энийг тоологдгүүр холбоод өг тэгвэл чамаас авъя гингүүт нь би нэг чаддаг ватер болж нөгөөдгөө чадна гэж очоо холбож агаад тогон цөөлж ухаалдж умжсэн тогон цогөөлж тэр байр иргэн тойрны бүх цахилгааны коротглуулж харанхуу болгож хороолоороо харанхуу болгож ясна гих мэтэр ингээд ярил тэр чинь нэг бөөн процессын эцэст зарж байгаа юм л да. Ер нь бол одоо их тийм нэгдүгээртний хөөрхөн хоримтлал болж исэн. Хоёрдугаарт хамгийн гол нь тийм бизнес хийж болох юм байна. Өргөн дүүрэн бололцоо байна гэдэг итгэл найдварыг илүүхээр өгч исэн. Нэг тийм үг байдаг л та. Өнөөдрийн таны амьдрал ямар байгаа вэ гэдэг нь таны өнгөрсөн сонголтуудын л үр дүн гэж. Ер нь таны амьдралыг өөрчилсөн маш чухал сонголт юу та юу хэлэх вэ? Бид ч өдөр бүхэн л сонголт хийж амьдарч байгаа, шийдвэр гаргаж байгаа, сонголт хийж байгаа. Энэ сонголтуудын нийлбэрийн шийдвэрүүдийн нийлбэр л өнөөдрийн зогсож байгаа чи, өнөөдрийн зогсож байгаа би. Зүгээр онцлоод хэлбэл ТЭСО-гийн түүхтэй холбоотой бол би одоо 98 оны үед их сургуулаа төгсөөд одоо хөдөө явах уу хотод үлдэх үү гэдэг л сонголтын шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Одоо хөдөө манай аав зөө чи сумдаа ирээд амьдраа одоо нөгөө гэр бүрнэ гэж одоо манайхан ярьдаг юм да гэр бүрнэ зааг үржил гэж тэг чин би бас энэ их нэртэйгээ нэг гэрт орцсон байсан. Тэгээд одоо явах уу? Айлс тэр нөгөө талаасаа дахиад бас сонголтын хувьд өрөнгөө бид нар би сумдууч амьдрах биш та нар Улаанбаатарт ирж амьдраа. Бид нар бүгдээрээ энэ Улаанбаатарт ирээд бизнес хийгээд амьдрах биднэрт бүрэн дүүрэн боломж байна. Тэгээд тухайн үед чинь тэр чинь манай хүмүүсийн чинь хувьд Улаанбаатарт ирж амьдрна гэдэг чинь санаанд нь багтахгүй. Аймгийн төв орох уу? Баруун түрүүн сумд очичээд баруун түрүүн сум гээд газар тэр айлын гэрэг алдартай сум л да. Баруун түрүүнд очих уу? Энэ хоёрын аль нь вэ гэдэг сонголтын дээрээс 3 дахь сонголт. Би сум руу очих уу? Та нар энд ирж амьдраа. Ерөөсөө энэ санаанд багтаж байна гэдэг. Ээдэ димэдэ ер нь төрсөн нутгаал бараацсан дээрдэ гэдэг ч юм уу бас нөгөө өгөөсгөлүүд бас таны шийдвэрийг дэмжихгүй байх тийм зүйл байсан аа. Байлгүй яг тэр чинь тэгэл их л яриа өөрөө хэлцэл болно шүү дээ. Тэгээд хэд очиж тоо хүн яаж амьдрдаг тэр их бодчих одоо тэгээд Улаангом руу аймгийн төв рүүгээ яа гэж ээж шууд хот явна гэж одоо тэр чинь тийм амар зүйлөө гээл одоо бөөнл юм. Тэгтээ нэг тэгтээч бас ягаагүй. Тэгээд тухайн үед одоо бас ирж үзэж наан цаан болол манай нөхдүүд ч бас их шууд одоо нэг оюутан хөвгтөө өгөнд ороод тэгэл ерөөсө бүх юм авдгийг аваад хайдгийг хаяал шууд бараг ганц 2 сарын дараа л шууд Улаанбаатар руу ирж ирсэн. Тэгэл тэр үеэс л тэгэл
одоо Тесогийн албан ёсны түүх тэр жилээс тэгсэн гэж. Энэ шийдвэрийг гаргаагүй энэ сонголтыг хийгээгүй бол одоо Тэсэ групп маань өнөөдөр байгаа ч үгүй ч байх нь шүү дээ. Тэгэл зорилготойгоор ажил хөтөлбөрөөр хийгээд чиглээд ажиллаж байгаа юм чинь бас ямар нэгэн л хувилбаруудаар явж л байгаа даа. Хөдөөний бөөгдгөн сумын нэгэн гэр бүл хүүгийнхэн шийдвэрийг даган хотыг зорин ирж хамтдаа хөдөлмөрлснөөр Тесо компани эхлэл тавьсан. Хөгжил дэвшлээд алхам алхмаар тэмүүлсэн тэдний дараагийн алхмын тухай нэвтрүүлгийн дараагийн хэсгээс. Тэгээд тэр заримныхаа талхыг өөрсдөө гэртээ үйлдвэрлэдэг байхдаа энэ үйлдвэрлэлээ ер нь том хэмжээнд болгоно гэж зориод бас тодорхой хэмжээний хоригт үзгээд явж байсан уу? Тэгэл яг тэгээ дээрээс чинь бид нар чи яхав энэ хонхордоо ингээд нэг Монголдоо ингээд явж байна. Тэгэл гадагшаа гараад нэг үзэсгэлэн чинь тэгэл үйлдвэрлэл хийж байгаа хүмүүс чинь ингээд нүд нээгдээд бид нар чинь энэ хүмүүс айлын хөвгдөд юу хийгээд байгаа бидний юу хийгээд байгаа ингээд одоо бодогдож эхэлнэ шүү дээ. Өө чи ийм байд юм шүү дээ. Бидний хийж байгаа бүтээн, энэ хүмүүсийн бүтээн ерөөсөө ингэх ёстой байна гэдэг чинь тэгээд бүхий л хүмүүс бизнес хийж байгаа бүхий л хүмүүсийн хувьд тэр замаар л нүдэх нээгдэж байгаа шүү дээ. Тэгээд анхныхаа үйлдвэрлэлд энэ яг заримны үйлдвэрлэл. Тий. Анхны үйлдвэр одоо Тесогийн анхны үйлдвэр саяны замаар яваад ингээд заримны үйлдвэрээс харин одоо тэгээд зөвхөн заримны үйлдвэртэй зэрэгцүүлээд 4-5 ийм үйлдвэрүүд байна л да. Жишээ нь гомгийн сүүний үйлдвэр, хуурай сүүний үйлдвэр, чипсний үйлдвэр, тосны үйлдвэр гэх мэтэр тус бүрдээ ингээд яваад бодвол а зүгээр миний хувьд ч юм уу анхнаас нь эхлээд бүр тэр тунд хөрөмжийн хийгээс нь эхлээд ингээд явж байсан болохоор яг заримны үйлдвэр маань илүү дотн байдаг юм. Анхны бүтээгдэхүүн маань бамбар зармаг хаан чипс гэж гарч ирснийг одоо яг санаж байна л да. Анх бамбар заримыг үйлдвэрлэж байсан бол одоо 31 гаруй нэр төрлийн заримгийг жилд 45-аас 50 сая ширхэг үйлдвэрлэж зах зээлийнхэн 66% хангаж байгаа төдийгүй эдийн засгийн эрчимтэй өсөлтийн суурь болсон үйлдвэрлэлийн салбарын үр ашгийг мэдэрсэн тэд Кингснейг, Витойл, Милко аг хүнсний үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулж дотоодын зах зээл тэргүүлж байна. Монголын томоохон үйлдвэрүүд ер нь их олон жилийн түүхтэй өмч хувьслаас үүдэлтэйгээр өргөж хөгжсөн түүхтэй байдаг л да. Тэгэд танах 10 эдхэн жилийн түүхтэй. Тэгэд оргуу оснаас энэ бүх зүйл эхэлсэн гэж бодохоор үнэхээр бахархмаар санагдаж байна. Тий, гэхдээ яг бид нар чинь одоо 98 онд ингээд компани болоод Улаанбаатар улс Хумаас манай ах нар ингээд ороод ирж байгаа юу гэдэг чинь тэгэл хамаг хуваарлалт явагдаад дууссан л биш үү? Бүх хуваарлал өмч очилол бүхий том объектууд дууссан үе. Тэгээд ч тэр үед чинь тийм ах болцооч хөрмөнч байсангүй сумын бизнес байсан болохоос биш. Тэгээ бодглохлоор чинь одоо зөвхөн энэ объект их чи бид нэр 2005-6 оны үед бас тэр үеийн хөвчлөлийн дараах объектыг л авч ирсэн. Яг том л доо энэ. Нэлээд том. Зөвхөн одоо ингээд энэ харагдж байгаа энэ бор Вашингт одоо шинээр манай үйлдвэрийн байрыг бас нэгтгэхээ шингэн хөсний үйлдвэрүүдийг нэгтгэхээр 10,000 м2 талбайтай үйлдвэрийн байр ашиглалтанд орж байгаа. Одоо арай л ороогүй дотоодлын засал нь гүцээг байгаа л. Жишээ нь одоо энэ одоо жишээ нь 2005 гэдэг чинь 6 гэдэг чинь 10 жилийн дотор энэ объектн дээр бидний хувьд үндсэндээ 3 дахь тийм үе солигдож байна. Үе гэдэг нь энэ чинь анхан байсны жижиг объектн дээр шууд аваад үйлдвэрлэл ажил хийгээд эхэлж байлаа. Тэрний дараа тэрийг жаахан өргөтгөөд нэг хэсэг явж байлаа. Тэгээд өнгөрсөн жилээс ер нь одоо бүтээмжээ ботсон, бүтээгдэхүүний урсгалаа ботсон чинь олон зүйлийг ботход өөрчлөх хэрэгтэй байна. Энэ дээр байсан бүх барилгуудаа өнгөрсөн жил бүгдийг нь буулгаж орхиод тэгээд үйлдвэрлэлийн шатдаамжлага гээд 10,000 м2 талбайтай барилгыг. Тэгэхээр чи нэг талаасаа яг хөгжил дэвшил нөгөө талаасаа нөгөө анханасаа тийм зориулагдсан том объект ховчлуулчлаар ямарваа нэгэмд оролцдог болохоор ийм л их олон үе шатыг богино хугацаанд 10 жилийн дотор энэ газар дээр нэг барилгажаад дахиж буулгаж байгаа дахиад бариад дахиад одоо дахиад буулгаж байгаа дахиад 10 жилийн дотор баг одоо гэр барьж байгаа юм шиг л болж байгаа. Тэгтээ юм шиг санагдаж байна зүгээр. Тийм тэгэлгүй яах вэ? Тэгтэл одоо тэгээ цаад зорилгоо хараад бүтээмж олон зүйлийг харахад хөрөнгө оруулалт олон зүйлийг харахад тэхээс өөр аргагүй тэр нэг талаас алдагдaltaа хамаг хөрөнгийг өргүү зарж байгаа 3 жил болоод барьсан барилгаа буулгаж хаяад өгвөл гэдэг чинь юм шиг мөртлөө нөгөө талаараа яах ч аргагүй процесс яваад байна л та. Тесо корпорацийг хүмүүс тийм сайн мэддэггүй. Тэгсэн мөртлөө өдөр болгон бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд байдаг. Дараад нь өө энэ чинь Тесогийн байсан юм уу гэдэг саяны нэг баг өнгөрсөн жилээс мэдээж эхэлсэн л дээ. Ийм олон бүтээгдэхүүн байдаг юм байна шүү дээ. Энэ чинь Тесогийнхан байна шүү дээ гэдэг. Тесо корпорац гэж одоо 2003 оноос хойш нэрлээд явж байгаа. Энэ чинь өөрөө дахиад бид нар нэг тэр болгоныг ялгадгүй яваад байгаа болохоос корпорац гүрүү одоо концерн. Тий, тэгээ яг одоо ер нь зүгээр инженеэр хэлэхэд Тесогийн бараа бүтээгдэхүүн дээрээ илүү их бид төвлөрч явдаг. Тесогийн брэндүүдийг хүмүүс мэдгээд энэ танах юм уу гэж дараа нь хэлдэг болохоос энэ Тесогийнх юм уу гэж ерөөсөө нэг бид нар Тесог таниулъя ч гэж зориогүй бараа бүтээгдэхүүн дээрээ л төвлөрч явдаг. Жишээ нь одоо угаалгын унтдаг
тай тэгээд дугаалгын онцог байдаг, Colgate гэдэг оо байдаг. Энэ хоёрыг Procter & Gamble гэдэг корпорацийн нэг компани бүтээгдэхүүн гэдэг тэр болгон хэрэглэгч юм мэддэг. Тэгэхээр бид нар бас нэг тухайн үед энэ менежментийг үзэж байгаад энэ загвараар явах нь бидний хувьд дээр байж магадгүй гэж сонгож ирсэн. Тэр нь одоо хэдэн охин компанитай ер нь хэдэн чиглэл үйл ажиллагаа хийж байгаа юм бэ? Одоо нэг 12 компани үйл ажиллагаа явуулж байна. Хүнсний үйлдвэрлэл гол нь тэгээд барилга, тэгээд бус чиглэл, тээвэр логистикийн чиглэлээр 12 компани. Нийтдээ 1200 хүн ажиллаж байна л да. Содон хороолол барилгын чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа тийм. Тэ одоо энэ содон хороолол төсөл хэрэгжиж байна. Энэ 2012 оноос явж байгаа 3000 гаруй айлын орон сууцны төлөвлөлтөд одоо нэг 50% орж байгаа. Содон хороолол гэдэг чинь бас бид нар нэрийг өгөх гээд бас л ингээл би зүгээр нэртэй холбоотой чам нэг өөрийнхөө бодлыг хэлээ дээ. Ингээд бизнесээр болоод бүхий л ажил дээр би ерөөсөө би нэрэнд их ач холбогддог. Зүгээр бараг одоо ажлын 50% нь бараг наад чинь нэр шүү. Одоо нэг улс төрийн ажил ч гэсэн нам олон нийтийн ажлууд ч хийгддэг шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр нэрэнд л их ач холбогддог. Тэгээ содон гэдгийг бид нар бас ярилцаад хорооллын нэрийг ямар байх вэ? Тэгээ явсаар байгаад ерөөсөө одоо ингээд харах чинь содон гэдэг чинь бас ердөнхөөр гоё нэр шүү дээ. А гэтэл энэ чинь бас яг нөгөө манай аав чинь нэг ис одон гэдэг хүн байхгүй юу? Ерөөсөө ингээд нэрээд уншихаар манай аавын нэр чинь тэгэл содон. Тэр чинь айхтар их аавын нэрийг ч болгоё гэсэн ингээд сайхан давхцсан таарахаар нь тэгээд тэгж байгаа юм л да. Тэгээд бас энэ чинь ингээд захын хороололд байгаа энэ орон сууцыг ч гэсэн бид нар бас арай ижүүрнээр төлөвлөлтөө бүхий зүртэй нь хий гэж л ердийнхээс арай өөр бай, содон бай гэж л бас ер нь зорилго тавьж л бас. Тэгэхээр одоо бол Tesla Group дээр ямар соёл тогтцсон байгаа вэ? Tesla-доор ерөнхийдөө Tesla-гийн дотоод философийн хувьд бид нар ганц үг үйлдвэрийг их барьж явдаг юм. Чөлөөтөө сэтгэж цэгцтэй үйлдэй гэдэг. Чөлөөтөө сэтгэлгээ чөлөөтөө байлгах ёстой. А үйлдэлийг цэгцтэй хийх ёстой. А тэрнээс биш одоо чөлөөтөө үйлдээл цэгцтэй сэтгүү юу хайцгал сэтгүүлэл их хэлүүл өөрөө гэж. Гэхдээ энэ өөрөө нэг тийм философийн зорилго болохоос биш бас яг ингэж ажиллаж яах гэсэн үг бас биш л дээ. Гэхдээ өөрөө хандлага нь энийг барьж авах нь өөрөө их чухал. Энийг алдахгүй юмсан гэж боддог. Энийг өөрийг нь байгууллагын засаглал, байгууллагын менежментэд, байгууллагын соёлд оруулах гэсэн гэж ажил бүхий юмдаа шигтгэж явдаг шүү дээ. Анх чөлөөтөө сэтгэж цэгцтэй үйлснээр сумын төвийн хэдэн хүн зарим нь аях хийж эхлээд ховжчлол, тендер, төсвийн хөрөнгө оруулалтаас хол чөлөөт зах зээлийн өсөлтөөний жамаараа явсаар хөгжлийн дараагийн шатанд хүрч хүнсний эцсийн бүтээгдэхүүн экспортод гаргалаа. Эдийн засгийг тэтгэх амин чухал энэхүү үйл явдлын тухай нэвтрүүлгийн дараагийн хэсэгт. Tesla Group-ийн хувьд бол нэгэн баяр төөл явдал өнгөрсөн 3 сард болсон. Юу гэхээр албан ёсны төлөөлөгчийн газраа бүгд найрамдах хятад ард улсад нэгээд хүнсний эцсийн бүтээгдэхүүнийг олон нэр төрлөөр албан ёсоор экспортлох гарц нэгцэн гэж. Тэгээ ер нь өнгөрсөн 15 оны дундаас бид нар бас экспортын тухай нэлээд шургуу хөөцөлдөөд 15 оны төгсгөлөөс 2 улс руу 3 улс руу ер нь туршилтын журмаар гаргацсан байсан. А сая 3 дугаар сард тэр гарч ирсэн экспортын үйл ажиллагаагаа нэлээд тэнд борлуулалтын сувг бий болгоод, логистикийн хэлхээ бий болгоод, салбар компани байгуулад энэ ажил бас илүү албан ёсчиж тэдний хуулийн этгээд болж ажиллаж эхэлж байгаа. Өнөөдрийн Tesla-гийн экспортын үйл ажиллагааны алсыг харсан олон үйл явдлын эхлэл болж байна. Ингээд Хятад Монголын хамтын үйл ажиллагаа урт хугацаанд өргөжлөн хөгжиж дэвшгийн үлдээтэй хуулийг өргөн дэвшүүлье. Та бүхэндээ баярлалаа. Монгол улс ч өөрөө зөвхөн Хятадд тус гадаад худалдаанд зөвхөн түүхээ нүүрс төмрийн хөдөр гэх мэтийн түүхээдийн бараа бүтээгдэхүүн экспортлд байсан бол одоо энд байгаа энэ шууд хэрэглэх боломжтой эцсийн бараа бүтээгдэхүүнийг Хятад улс руу албан ёсоор оруулж байгаагаар онцлог. Энэ чинь өөрөө Монгол улсын хувьд эдийн засгийн өнөөгийн хүндрэл бэрхшээл олон зүйлийн үндэс язгуурч бид нар эцсийн бараа бүтээгдэхүүнийг гаднаас худалдаж авдаг. Гадагшаа гарахдаа зөвхөн түүхээд нэмэн өртөг үнцэн шингээгүй зүйлсийг гаргадаг тал байдаг. Тэгэхээр бид нар бас энэний эсрэг томоохон алхам хийж байгаа гэж үзэж байгаа. Экспортод гаргана гэдэг утаа өнгөрсөн оны 12 сараас гэж гаргаж ирсэн тийм. Тэгэхэд энэ цаг хугацааг та нар товлчихсан байсан юм уу? Эсвэл цаг хугацааны тохироо бүрдсэн юм уу? Тэгээ өнгөрсөн ер нь 15 оны дундуураас бид нар гадагшаага бас бараа бүтээгдэхүүн гэж судлаад янз бүрийн үзэгдэл одоо юмд оролцож явж байсан. Тэгээд 15 оны 12 сараас анх нь Казахстан бо Киргиз руу туршилтын журмаар
гаргаж байгаа. Яг экспортын манай бүтээгдэхүүн гаргаж эхлэе гэдэг ажлыг одоо үндсэндээ бид нэр 3 жил орчмын төсөл болж ажиллаж байна. Тэгээд энэ хугацаанд туршилтаар гаргалаа. Албан бусаар шинжилгээ баталгаажлалтын ажлууд хийгдэж бараг жил шахам явагдлаа. Одоо ч гэсэн бид нар бас гаргахыг зорж байгаа бараа бүтээгдэхүүнүүд дээр гүйцэтгэх гэдгийн мэргэжлийн гэнэтийн байгууллагуудын шинжилгээ бичгийг аваагүй явж байна. Тэгэхээр ерөнхийдөө одоо 3 жилийн ажлын үр дүнд бид нар дөнгөж эхлэл тавигдаж байна. Одоо бүх зүйл ингээд 100% болчтой гэсэн үг бас биш шүү дээ байна. Зөв зүйлийн эхлэлийг бид нар тавилаа бараа бүтээгдэхүүн ном журмынхын дагуу гаргаж эхэлж байна л гэсэн үг. Одоогийн байдлаар Tesla корпорацийн хэдэн бүтээгдэхүүн экспортод орж байгаа вэ? Одоо 4 бүтээгдэхүүн гадагшаа гарч байна. Лавшаа брэнд, цэвэр ус гарч байна, хуураас уу гарч байна, жимсийн шүүс гарч байна. Одоо нэлээд ач холбогдол өгж явж байгаа тэр кофенээс хуураас үүний бүтээгдэхүүнд илүү их ач холбогдол өгч, илүү өртөг шингэсэн байдлаар бид нар бас дахин нэмж хөрөнгө оруулалт хийхээр ингэж ажиллаж байгаа. Ер нь энэ хуураас үүний үйлдвэрийн хувьд өөрөө бас хуураас уугийн чинь кофенээс ургуулгын гаралтай бид нар бас ерөнхийдөө хүчин чадлыг тооцоод үзсэн ч гэсэн бас манай Монголын хүчин чадлаас жаахан давуу. Анхнаасаа бас энд экспортын боломж байна гэж зориулж барьсан. Тэгээд яг хуураас үг үйлдвэрлэхээр одоо цэвэр Монгол сүүгээр үйлдвэрлэж байгаа юу? Нэгдүгээрт нь Golden Milk-ийг анхнаасаа бид нар бас энэ гадаад зах зээлтэй холбох гэж ийм нэр өгсөн. Гадагшаа зах зээлд гарах зорилтоор. Ер нь энэ хуураас үүний үйлдвэрлэлийн хувьд чи түүхэд нэг 10%-ийн хувьд Монгол малын сүү орж байгаа л да. Усны 90%. Тэгэхээр энэ дээр бас нэг ийм том тийм хандлагын өөрчлөлт бидэд хэрэгтэй болоод байгаа. Бид нар чи уламжилт сэтгэхгүйгээр бидний сэтгэхгүйгээр нэг ноос нуулуур түүхэд арьс шир мах сүүгээ боловсруулж яаж үйлдвэрлэлд эрхлэх юм шиг бид нар ойлгоод байна шүү дээ. Гэтэл Япон, Солонгос, одоо Сингапур, Гонконг ч юм уу ямар ч түүхээдгүй газар орн үйлдвэрлэлээ хөгжөөд байна. Гэтэл түүхээд чи үндсэндээ тийм давуу тал бас биш болчиход байна шүү дээ. Харин энэ манай энэ Golden Milk сүүний хувьд энэ хандлага руу жаахан төгссөн. Бид нар Сингапураас, Индонезиас, Филиппинээс, Малайзиас түүхээдүүдэд ургуулгын гаралтай түүхээдүүдэд татаж авч ирээд Монголд хийгээд арай илүү сүүлэх чадвар сайтай юм сүү хийгээд жишээ нь бус руу гаргахад бас ингэ бизнесийн боломж байгаа. Ерөөсөө бид нэр одоо менежмент хийж бусад Монголд байдаггүй түүхээдээр Монголын бүтээгдэхүүн болгож гадагшаа гаргаж байгаа нь илүү тийм давуу талтай онцлог. Тэгэхээр одоо үлдэгдэл тэр 90% ургуулгын гаралтай бүтээгдэхүүнүүдийг гаднаас оруулж ирж байгаа гэсэн үг тийм. Одоо энэ үйлдвэрлэлийн явц маань хэрхэн явагдаж байгаа вэ? Энэ үйлдвэрлэлийн явцын хувьд чинь эхлээд сүү өтгөрүүлэх, хураашуулах гэсэн үндсэн хоёр зэхтэй. Ерөнхийдөө одоо объем хэмжээгээр явах юм бол 9 давхар байшингийн хэмжээний юм яндан хоолоо байхгүй юу? Энэ 9 давхар хэмжээний яндан хоолоогоор мэдээж нарийн төхөөрөмж шүү дээ. Яндан хоолоогоор маш өндөр хэмжээний даралт температуртай уурын дундуур тэр саяны бүтээгдэхүүнүүдийн холцын найрлагыг тийм өндрөөс унгаахад ёроол дуухтай ингээ хураашиж гарч ирдэг л яг л одоо орчин үед одоо яг хэрэгжилж байгаа экспортын шаардлага энэс гарсан бүтээгдэхүүн экспортын шаардлага ханганаа л гэсэн юм технологи төхөөрөмж. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг харахаар гоё. Тэрийг бүтээгдэхүүн болох хүртэл ямар их дамжлагыг дамжиж яаж одоо энэ явдаг болоо гэж бодохоор сүрдмээс одоо манай Монголд чинь үнэхээр энэ талаар амжилт олж байгаа үйлдвэрлэлийн салбар хөгжиж байна нэг талаас. Нөгөө талаас миний найз нөхдүүдийн хувьд ч дотор бас их юу байдаг л да буруу зөрүү технологийн сонголт, төхөөрөмжийн сонголт хийснээс болоод тэрэн дээр алдаа гарч байгаа. Алдаа гарвал дээ чинь тэгээд нэг л хэдэн тонн төмөр шүү дээ. Тийм тохиолдлууд ч их байдаг. Анхаарах зүйл бас их олон байдаг. Одоо харьцангуй харин бид нар технологийн сонголт, төхөөрөмжийн сонголт олон зүйл чинь одоо дэлхийн нийт дээр илэрхий асуудал болчихлоо шүү дээ. Бүр тэр байтугай баг одоо бүтээгдэхүүнөөсөө илүү маркетинг менежмент нь тэр дизайн загвар нь савлгаа гээд бүр нэг юм хийсвэр зүйл рүү энэ үйлдвэрлэлийн хөгжилчийн яваад шүү дээ. Хийсвэр зүйл рүүгээ. Энийг үйлдвэрлэх бол одоо бас хуучин баг нийт ажлын 99% байсан бол одоо ач холбогдол нь буурсан. Одоо тэр хүмүүсийн сэтгэхүйд яаж нөлөөлөх вэ гэх мэтийн олон зүйлсүүд нь их чухал болчихлоо шүү дээ. За тэгээд энд дээр ингээд яг явсаар хагаад энд ингээд савлагдаад орж ирж байгаа шиг байна тий. Харин бас нэг саяны сонио юм хэлэхэд өнгөрсөн манай чи хэдт рүү алуу ёсоор гараад одоо сар гарна болж л да. Тэгсэн чинь өчигдөр урждрын хэдтийн мэдэн дээр сайтын мэдэн дээр Golden Milk сүр хэдтүүд хурамчаар үйлдвэрлэдэг гэж мэргэжлийн хяналтын байгууллагаас нэг 10 гаруй тонн нэг 60-70 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг хураагаад одоо манай компанид манай дээр төлөвлөж байгаа газарт мэдэгдээ танаас үгийн ингээд хурамчаар үйлдвэрлэсэн байна. Тэгээд тэрийг устгалд оруулмаар болон танахаас төлөөлөгч ирж байлцсан. Хэдтүүд ч бас тэр талдаа бас их шуурхай. Одоо нэг сарын дотор л ингээд гараад Монголоос орж ирсэн бүтээгдэхүүнийг хамт чанар сайтай эдийн хэрэглэгч таалагдж байгаа юм. Яг тэр чигээр нөхдүүд авчиж чаал.
хийцэн. А нэг талаараа энэ тэрний өөрөө нэг талаараа манай бараа бүтээгдэхүүний хуулбарлаар хурамчаар үйлдвэрлэж бидний борлуулалт нэр хүнд олон зүйл нөлөөлж байгаа боловч нөгөө талаараа Монгол улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэр их үйлдвэрлэлийн том соёлтой хятад оронд энийг дуурайлгаж хурамчаар Монголд үйлдвэрлэв, Тесод үйлдвэрлэв гэж хурамчаар үйлдвэрлэж байгаа нь бас нөгөө талаараа бас эрт үеийн хэрэгэлдээ бас Gold Milk Kurasug за үйлдвэрлээд экспортод гаргах энэ төсөл ер нь баг жилийн хугацаанд хэрэгжиж гიშгэл боллоо л да тий. Судлаад үйлдвэрээ бариад экспортод гаргах гэдэг нь 14 онд хэрэгжээд 15 онд үйлдвэрлэлээс бүтээгдэхүүн гараад үндсэндээ 15 оны төгсгөлөөс экспортод гарч эхэлж байгаа. Ер нь анханасаа бид нар бас энийг экспортод зориулж энэ үйлдвэрийг нэлээсэн. Одоо энэ дээр харж байгаа нь луучи продукт Оросын гэсэн байна шүү дээ. Оросын Москвад болсон энэ олон улсын үзэсгэлэнд оролцоод ийм шагнал авсан, Оросын зах зээл дээр очиод Оросын тэр мэргэжлийн холбоотоос нэмэлтгээд өгүүлэлт авсан гэдэг чинь дахиад бас нэг үнэлгээ дахиад бас нэг стандарт шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө тэгээд сая процессыг хурдан болсон гэж ерөнхийдөө тэгээд миний ч юм уу одоо манай агуулгын хувьд бидний хувьд бас нэг барьдаг зарчим байдаг. Нэг нь тогтсон бол нэг нь ярилцсан шийдвэр гаргасан бол аль болох ажлыг хурдан эхлэх хэрэгтэй. Эхэлсэн бол тэгээд процессороо хурдан гүйцээх. Ер нь зүгээр одоо амьдралын нэг чүүхэн жаахан туршлагаас ч юм ингээ харахад бид нар эхлэхгүйгээсээ болж монголчууд бид нар их олон зүйл юм алддаг юм шиг л санагддаг шин. Эхний ээлж нь саад бэрхшээл гэхээсээ илүү бидний сэтгэлгээнд байгаа боломжгүй бодцсон тэр хан хэрмийг одоо нураачмаар л байна да. Мэдээж алдаа оноогоор бид нар хурдан засаад л явчихна. Бүх зүйл тийм амар хэдвэр бас биш шүү дээ. Тэгэхээр бидний хувьд ерөөсөө эхэлчих хэрэгтэй. Эхэлж бид нар дөргөн боломж байна гэж бодож байна. Чинь одоо та нар мэдчихэж байгаа шүү дээ. Бид нар одоо төмөр замын төсөл, төмөр замаар нүүрс зөөлөгчний ашигтай тухай цаасандаар ботцоор байгаад нүүрсний унлаа. Уг нь нэг 10 жилийн өмнө, 20 жилийн өмнө, 5 жилийн өмнө эхлээд гүйцээгээд нэг хийцэн л бол одоо өөр проблемын тухай яриад сууж явах байлаа шүү дээ. Хэрхэн боловсруулсангүй одоо машинаар зөөх үү, төмөр замаар зөөх үү гэсээр байж л эхэлдэг. Ийм болохоор ер нь аливаа асуудал дээр ерөөсөө их хэтэрхий том зүйл мөрөөдөө тэрийг цаасан дээр буулгаад их санаачирт суухш барьж аваад эхлэх л хамгийн чухал. Мөрөөдөөд бодоо суулгүй зориглоод хийж эхэлснээр тэд олон бүтээн байгуулалтын ард гарсан. Ингээд амжилтыг нь өнгөж амьдралыг нь дээшлүүлж ирсэн нууц нь юу байсныг тун удахгүй хуваалцах болно. Tesla корпорац нь 10 хэдэн жилийн хугацаанд ингэж амжилттайгаар өргөжин тэлж байгаагийн хамгийн гол нууц гэвэл та юу хэлэх вэ? Тийм мэдээж бизнес амжилттай явахад тэгэл хүч хөдөлмөр зөв бодлого чиглэл ингээл ерөнхий томьёо байдаг. Зүгээр Tesla-доор бидний хувьд бас боддог. Миний хувьд ач холбогдлоо гэж боддгоо. Tesla-гийн бас үеийн соёлд бид нэр шин санаа, инновацд аль болох тулгуурлаа. Манай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл ямар нэгэн зүйлээр л нэг онцлогтой өөр онцлогтой байх ёстой гэж боддог. Дахиад дээр нь нэмээд бас нэг багийн соёл, хамтын ажиллагаа, хамтын шийдвэрүүд илүү сайн тулгуурлаж цаашдаа явъя. Хэн нэг нь нэг удирдагчаас нэг хүнээс ихээсээ илүү хамтын соёлдоор тулгуурлаж шийдвэрээ гаргадаг бай. Энэ хоёр л өөрөө Tesla-гийн бас тодорхой хэмжээний амжилтаас ашиг холбоотой. Ямар нэгэн зүйлийг санаачлан гэдэг, шинийг сэдэн гэдэг ер нь хүүхэд ч ер нь их сониуч байж ич тийм хүнээс шин санаачлах, шин санаа гардаг шүү дээ. Та тэгэхээр багтаа их сониуч хүүхдээсэн үү? Тийм ер нь дотоод сэтгэлийн хувьд бол их сониуч. Ерөнхийдөө бол бас нэг 50 дуу. Гадна талдаа хүмүүс 50 дуу харагддаг мөртөө дотоод сэтгэлийн хувьд бас нэг өргөлж ер нь өөрчлөлтийг хүсч яддаг. Тэр байдал одоо юу гэдэг таны унган дүр төрх, унган зан чанар өсөл магадгүй таны орчин тойрон өссөн төрсөн байдал ч юм уу тий. Хоёулынгийнх нь нийлбэр баг. Би өөрөө бас дотоод сэтгэлийн хувьд тийм. Дахиад дээрсэн миний орчин гэхээр одоо манай аавтай холбогдоод гэвэл сумын ерөнхий инженер хийдэг, дижил аж ахуйн тэгээд тэрийтэйгээ холбоотой их олон шин бүтээлийн патент, лиценз, оюуны өмч эзэмшдэг. Тухайн үед л бас энэ хөдөөний нэг буйтхан сумын инженер гэхэд бас техникийн соёлыг эрхэмлдэг тийм хүн байсан. Ингээд манай аавыг ер нь нутгийнх нь инженер одно, иш босс одно гэдэг байсан. Тэгээд бид нэр хүүхэд байхад ч тэр нэг дуртай тэрийгээр нэг бахархдаг. Манай аав чи шин юм сэддэг юм гээд. Тэгээд одоо жишээ нь ингээд шин бүтээл уламжлалтай саналуудынх нь маш олон тийм бүтээл үйлдвэрлэлд нэвтрүүлж яснийх нь гэрчлэгээнүүд байна л да. Нэг 20 гаруй жишээ нь одоо төмөр утсаар тур нэгч машин гээл төмөр утсаар аваад одоо яг ойдлын машин шиг л ингээд тур нэхэл одоо даанч нэнийхэн дурсгал тэр моделийн тэр байдаг юм л да.
зураг хөргөө бичлэг одоо байхгүй л одоо бид нар хөөхд байх тур очиж үздэг нөтх нь амар гоё ингээл ажилдаг. Ер нь нэг манайх гэрээрээ нэг ингэж техник төхөөрөмж хөгжүүлсэн нэг тийм л айл байсан. Тэгээд тэр чинь өөрөө дахиад бид нарыг ингэ багаас нь техникийн соёлтой, техникийн тийм дөртөө тэр талд их сэтгэлтэй болгож л өсгсөн юм. Тэр хүний үнэлэмж хүүхдүүдэд тавьж байгаа шаардлага олон зүйл бас нөлөөсөн байх л та. Жишээлбэл ямар шаардлага тавьдаг гэсэн бэ? Ер нь одоо би арай бага байхад манайх нар одоо энэ хотоос сургуулийнхаа амралтаар яваад очдөг. Тэгэхэд манай аавын хувьд ч юм уу хүүхэд бусдад айлбарын хүүхдүүд ингэж амралтаар хөдөө ирж байгаа бараг л одоо нэг тэр хүүхэд амрах ёстой гэж ирдэг. Аав ээж нь тэгж хүлээж авдаг, бараг л хонь гаргаад ингэж хүлээж авдаг бол манай аав миний бага байхын үндэмжээр тэгдэг. За нэг өдөртөө нэг сайхан хүлээж авах хоол цай болоод маргаашаас нэгтлээд манай ах нарыг шин санаа би одоо ийм хиймээр байна, ингэмээр байна гэсэн юм хэлэхгүй болвол одоо дуугараад эхэлчихдэг. А тэр тийм юм хэлвэл тэрийг дэмжиж баяжуулаад тусалдаг, улам хөгжүүлдэг тийм юм байсан ер нь. Тэгэхээр тэр өөрөө тэгэл амьдралын олон зүйлээр илэрч, олон зүйл зарим талаараа урам, зарим талаараа бас шахалт болж ирж байсан л да. Ингэхгүй бол болохгүй шүү дээ. Даав уурлаа шүү дээ гэж бас боддог. Нэгэн тийм сониуч байдал дадал болоод танд та бүхэнд одоо танаа ах トゥ нар суучлаа шүү дээ тий. Тэр нь эргээд амьдрал дээр маш их хэрэг болдгоо. Би нэг жижигхэн жишээ хэлэхэд 91-2 оны үед намайг 7-8 дугаар 8-9 ингээд байхад тэр жил чинь улс даяарын картын бараанд ороод гурил тасраад. Тэгэхэд би ангийнхаа хүүхдүүдтэй нэг урайлаад хойш би хашаандаа төмс тарилаа. Та нар хэдүүлээ надтай хамт нийлж энийг хийгээч. Би бас та нарыг энийхээ ургацынхаа ураагаа та нарын шагнаа гээд. Тэр чи одоо 8-9 дугаар ингээд байсан юм уу да. Сумын сургуулийн дотор байрны дээдлийн баахан нөгөө шууны сангас авчирч нөгөө талбайгаа бордоод тэгээ гол нь миний сонирхол чинь болоо бус хүүхдүүдийн сонирхол чинь их ашиг орлого биш шүү дээ. Нөхдүүд нөгөө нэг манай машиныг унжаагаад хэдүүлээ гол руу яваад ус ачиж ирээд нөгөөдхийг хийдэг. Тэгээ тухайн үед сонирхлоороо тэгж тарьж яснээр нэг дэрэг жижигхэн төмсний тариалангийн талбай маань яг тэр үед тэр зум гурил тасраад тис сум даяар гурил тасраад манай нөгөө нэг төмсөй чинь талбай дээрээс нь шууд газраас мулталж аваад нөгөөдхийг чанаж иддэг. Тэгээд тухайн үед бас ээж мэж гөө нэг хүүхдийн имийг одоо худлаа ингээд яваад байна гэсэн чи ямар их хэрэг болоо нэг төмс тарьсан гээд одоо жишээ нь тэгжээс гэх мэтэр нэг жижиг нэг тэрийг төмс тарьч гэж хүн хэлээгүй тэгж шаардаагүй тэгэл нэг ингүүл гоё юм байна гэж нэг тэр нэг нийгмийн үеийн тэр нэг шилжилтийн давалгааг л бас жаахан мэдэрчл байсан юм болоо да. Тэсэ группийн түүхийг таны амьдралын түүхийг ингээл өнгөрсөн сая ингээл сонсож байгаад бүх юм л инновац дээр л зангидагдчих ах шиг л да. Өөр шин санаан дээр тий. Ер нь бид нар би тэгж боддгийг бид нар ч бас дотроо ярьдаг. Бидний хувьд цаашдаа өнгөл зүлгэж авч явах ёстой ганц давуу тал төрмөл бас нэг биднэрт нэг жахан ген байдаг нь бид нар ер нь жахан дотроо бас жахан санаачлагтай. Тэгээд санаачлагтай байхыг одоо бидний манай хүүхдүүд ингээд ах トゥ нарын жахан бацаанууд явж байхад энэ дотор илүү мундаг сурж байгаа нэхээсээ хэн илүү санаачлагтай байна уу гэдэг бид нарыг ач холбогдол өгж ер нь бидний хоош дараа үед өнгөл зүлгэж авч явах хэрэгтэй давуу тал маань юм шүү гэж. Нөгөө талд нь бидний хувьд бас яг манай удам судорт ч юм уу нэг тийм хамтын амьдрал бид нар бас жахан дуртай. Социализмын үед чинь сувын төвдөр ингээд нэг манай өвөөгөө үед л 10-аад айл ах トゥ нарын 10-аад айл байхад ингээд бүгдийнх нь дундлыг хамар хашааны хамар талыг нь авахулчаад 10 айл нэг хашаанд буучаад ингээд тэр үед төлөө модоо нэг талдаа буулгачаад ингээд хамтын байдлаар ажил хөдөлмөрөөр хуваарлаад болцоогоор ингэж л байдаг гэсэн. Тэрний ч гэсэн юу ингээд харагддаг л одоо ингээд дасцгийн сэнгээгийн төвөр зохиолдоор одоо ингээд сайн нөхөргээд манай хөвшин аавын тухай дасцгийн сэнгээ ингээд бичижсэн байдаг. Овс аймгийн Тэс сумын 11-р багт анх удаа тариалангийн ажил эхлэх боллоо. Цөөхөн учир нутгийнхаа хідэн хүнтэй хамт шар үзүүрийн заставын даргын өгсөн төмөр утсаар тор татаж дуусаад хагас нь застав руу явж нөгөө даргын өгсөн анис борноо хоёрыг тэмээнд хөллөж авчирв. Удсан чүгөө нөгөө дарга маань хоёр цэрэгтэй ирээд үр цацхыг тэдэнд заалаа. Сайн нөхөр энэ Овс аймгийн Тэс сумын 11-р багийн иргэн инхээс хүчир гэдэг хүмүүс цуглуулад хамтрал хүмүүс болгоод тариануугаа тариад ингэж яснийг ингээд дасцгийн сэнгээд социализмын үед ингээд өөр ингээд бичижсэн юм нийтлэл байд. Манай аавын сөхөчр бас ийм онцлог түүхтэй хүн байсан бол манай ээжийн аав нь Шинэнгийн Пагва гэдэг хүн байсан. Энэ хүн бас тухайн үед Монгол Ардын Ёсолт намын хурлуудад төлөөлөгчөөр оролцож байсан. Аймгийн авраг малчин нутг орондоо
нэр хүндтэй бас сайхан буурал байсан. Тэрний дараа үеэс ч гэсэн тэгээд манай өвөгийн үед, манай аавын үед ч гэсэн ирээд аль болох ажил хөдөлмөрөөр хуваарлаад төрөлж ижил ажил хийхийг л их дэмждэг. Тэгэхээр ер нь нэгдүгээрт нь ТСО-гийн хувьд ч тэр хоёрдугаарт нь ер нь тэр нийт хүмүүсийн хувьд л байхад санал санаачлагтай байх. Тэгээд хүнтэй хамтарч бас нийлж хөдөлмөрөө хувааж нийлж ажиллаж чаддаг байх. Энэ хоёр чанарын нийлбэрөөр ямар ч ажлыг амжилттай үндэслэж. Техник технологийн яринд монголчуудад ямар боломж байгааг энэ хэсгээс. Та тэгээд амжилтын нууц гэж ярихаар за баг хамт олон соёл за хамгийн гол нь инновац гэж ярих. Ерөөсө технологи ярихгүй. Технологич нь тэр санал санаачлага иш боссон шүү дээ. Технологи бол технологич одоо харин их амархан болсон байхгүй. Дэлхийн нийтээр технологи, техник технологи гэдэг юм чинь хөгжижлөө. Дэлхийн нийтээр энийг нэгдүгээрт нь копидж авах бол нэг хүнд асуудал биш болсон. Харин энийг дахиад бидний онцлогийг яаж оруулах юм бэ гэдэг чинь дахиад шин санаа инновац. Одоо жишээ нь зөв арсны ундаа хүнсний бүтээгдэхүүн дээр ер нь Монголын бизнесийн соёл дээр уламжил шинжил хоёрын хослол өөрөө их зөв ирээдүйтэй зүйл гэж би боддог юм л та. Бид нэр гаднаас технологиг авч ираад яг тэдний жороор, тэдний түүхий дээр, тэдний төхөөрөмжөөр хийчээд тэднэртээ өрсөлдөнө гэдэг хэцүү байхгүй юу? Харин бидний уламжилт бараа бүтээгдэхүүнийг тэдний жор технологи нуу хаав шин техникийг ашиглавал энэ хоёрын хоорондоос гарч байгаа бүтээгдэхүүн бидний онцлогтой, ТСО-гийн онцлогтой, Монголын онцлогтой бүтээгдэхүүн болж л одоо өрсөлдөх хэрэгтэй. Тэрнээс биш тэднийг хийчээд тэднэртээ өрсөлдөнө гэвэл худлаа болно доо тийм ээ. Хэдийн хэрэглэгчдийн хувьд бас бидний давуу тал байна. Энэ Монголын бүтээгдэхүүн ямар ч байсан байгалийн гаргалтай эко натурал бид нар энэ суур дээр энэнийг алдахгүйгээр цаашаа ажиллах боломж болцоо бид нар бүрдэж байна. Түүхий гадаадаас түүхий дэ оруулж ирээд эндээ үйлдвэрлээд гадагшаа гаргаж дээ. Тэгвэл яг гадааддаа үйлдвэрлээд дэлхийн бусад улс орн руу гаргах тэр төлөвлөгөө бас байгаа юу? Тий, биднээс бас янз бүрээр л одоо энэ бусдын хийдэг тэр менежментийн аргуудыг л судлаад тэрийг ашиглахыг л зорж байна. Монголынхаа брэндээр бид нар энэ хаан чипс брэндээ Малайзд үйлдвэрлэдэг. Өөрийнхөө стандартаар өөрийнхөө амтлагаагаа бид нар ийм амтлагаатай ингэж хийж өгөөч гэж Малайзын компани жишээ нь үйлдвэрлэдэг. Тэрийгээ шууд Монгол руу оруулж ирлэгөө хятадын сүлжээ рүү оруулах. Тэрэн дээр бас брэнджилт үүсгээд ингээд ажиллах талаар бас алтмууд хийгдээд ажил эхэлж байгаа. Тэгэхээр асар их боломж байна гэсэн үг шүү дээ. Технологи байхад бол заавал үйлдвэр байх шаардлагагүй бараг тэгээд тэмдээд технологи байхад заавал төхөөд байх шаардлагагүй гэдгийг энэ харуулж байна. Технологи байхад үйлдвэр байх шаардлагагүй гэдгийг бид тэр Малайзаас хийж байгаа бизнес бас харуулж байна. Заримын торх хийдэг тэр машиныг хараад 1 тонн хэмжээтэй тэр авар хэмжээтэй зүйлсийг 100 кг болтол нь ингээл жижигсгээл өөртөө хийчихэж байна гэсэн та нарт энэ үнэхээр гайхамшигтай тий. Та нарын хувьд болоод ер нь сонсон хүнд бол үнэхээр бахархмаар санагдаж байна. Тэрнээс хойш та нар өөртөөхөө тоног төхөөрөмжийг хийсэн үү эсвэл дандаа гадаадаас экспортлсон уу? Тэрнээс хойш нэлээд эрчимтэй тэр лугаас явсан юм аа. Тэгээд шинэ техник технологи гадны үзэсгэлэн очиж үзээд тэгэл манай дүү ах нар чинь гөөгөө тэрийг худалдаж авч чагаар хийж. Ер нь бол анхны бүтээгдэхүүнүүд баг тэр та нарын тэр тоног төхөөрөмжөөр болсон уу? Анх бол нэлээд тэгж ажиллаж байсан. Бараг нэг авч ирчээд хоёр дахьыг нь авалгүйгээр дураалгаа хийждэг байсан багтаа. Ерөөсөө шууд дураалгаа хийждэг. Зарим төгөөдөлд китуудад очиж одоо манай тэр хийжсэн шугам дээр хийжсэн өөрчлөлтүүд инновацийн санаануудыг манай дүү бас ажилдیں۔ Яргал сайхан гэдэг. Тэр бас китийн үйлдвэрлэлд очиж зарим санаагаа та нар ингэж ингэхээр их ашигтай байсан гэж хэлээд үйлдвэрлэлд нэвтрүүлсэн тохиолдолч байдаг. Тэгээд яг сүүл рүүгээ бас яалтчгүй бас дэлхийн шинэ шилдэг технологи, бүр өрний Европын технологи гэдэг чинь бас яалтчгүй давуу байдаг л да. Тэгээд бид нэр шинээр ерөөсөө шилдэг технологиг нь худалдаж авъя гээл дэлхийн жишгийн Европын технологиудыг аваад. Та аль 1990-ад оны сүүлчээр өөрсдийнхөө ур ухаанаар тэр жижиг хэмжээний тоног төхөөрөмжийг хийгээд цаашдаа бас өөрсдийнхөө үйлдвэрлэлд өөрсдийнхөө хийсэн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэл явж исэн. Магадгүй нэлээдгүй туршлагатай болцсон. Цаашдаа ч юм уу ер нь тийм нэг тоног төхөөрөмжийн салбарт хүч тавиад те дэлхийн зах зээлд гаргах гэсэн ийм төлөвлөгөө байгаа юу? Наадах чи өөрөө харин бидний бүр нэг тийм хөндөр сэдв урд өмнө яригдчихсэн одоо ч гэсэн мартаагүй байгаа бидний дунд байнга яригдчихэдэг сэдвийг чи хөндөчлөө л дээ гэсэн хаасуулт ороод яг санаа нь багтаж исэн ч гэсэн бидний төр зур хоошоо тавьчихсан одоо ч гэсэн яг бидний мөрөөдлийн бизнес бас тэнд л явж байгаа. Хизээ нэгэн цагт ТСО-гийн салбар тоног төхөөрөмжийн үйлдвэр шахаад хятад нэгдэж тэнд дэлхийн бус улсууд руу гарах
бидний бас нэг одоо дотроо өргөлж боддог гэгээх нь гэхдээ бас төр зуур хоошоо тавьчихсан байгаа л өөрөө. Шин санаагаар хөлөглөж, хамт олноороо хөдөлмөрлөж, амьдрах арга, хөгжих учгаалж бизнесийг зөв зарчмаар хийж ирсэн түүнд олсон туршлага, сурсан мэдлэгээ өөр төвшөнд хуваалцах боломж гарсан. Энэ тухай дараагийн хэсэгт. Одоо энэ ингээ тэр цонхоор тэр ардам маань харагдаж байна. Та сая хэсэг хугацаанд ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажилласан. Тий, 2012 оны 8 сараас ерөнхий сайд Алтан уяг даргыг одоо ардсан нам ялаад ерөнхий сайд болоход нь эдийн засгийн зөвлөхөөр ажиллаач гэдэг би бас 3 жил хамтарч ажилласан. Тэгээд тэр хүний удирдлагын дор эдийн засаг хөрөнгө оруулалт үйлдвэрчлэлтийн тал руу бас нэлээд миний бас арай дөхөө мэддэг амьдралын хар борын мэддэг салбар байж магадгүй гэдэг. Тэр л өнгөрсөн хугацаанд бас сансандаа хурж бас одоо тэр үеийн засгийн газар шинжилгээний засгийн газраас ажилласан тэр томоохон хөрөнгө оруулалтын олон улсын зах зээлээс боон тусглаа. Тэрийгээр бүтээн байгуулалтыг үлдэх ажлууд хийлээ. Мэдээж энэ дотор бас наанта цаанта олон асуудал байгаа. Тэгвэл бас үйлдвэрчлэлтэн зориулсан одоо 888 төсөлгээл явдаг тэр төслүүд гараад үйлдвэрчлэлтэн тэр бүгдийн үр шим өнөөдөр бас Монголын эдийн засагт бас гарч эхэлж байна. Яагаад их эхэлж байна вэ гэхээр одоо эдийн засгийн урсгал тэнцэл бас тэнцээд ингээд явж байна. Экспортын хэмжээ чадан ядан нэмэгдэж байна. Олон зүйл дээр зам бүтээн байгуулалтын ажлууд магадгүй энэ боонд босоогүй энэ хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэггүй бол дэлхийн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг бид нар улам хатуу бид нар дээр буухайсан байх гэж л боддог шүү дээ. За бизнест ажиллаа. Ер нь яагаад та бизнес гэдэг бол нүдэнд харагдах үедтэй бодит үр дүнтэй сайхан зүйл гэж хэлсэн шүү дээ. Тэгээ бизнесээ хийгээд яваад гэж болоход байсан. Тий. Тэгээд бизнес хийж ялаа дараа нь төрийн албанд бас ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Одоо нэг олон нийтийн байгууллагын тэртэй холбоотой ажиллаж байгаа л да. Зүгээр энэ бүхнийг харахаар саяны таны асуултанд яагаад тэгээд яг нөгөө бизнес рүүгээ төвлөрөөд яваад ахгүй байгаа юм бэ гэсэн асуулт байна л да. Тэгэхээр энэ бас нэг хоёр талтай байна. Нэгдүгээрт нь бизнес чи өөрөө нэгдүгээрт нь илүү цаашаа дэвжиж хөгжихийн тулд нэг хүн нэг ажилд алуун тушаалдаар тэр компанид захирал гээл яг өдөр тутмын гүйцэтгэх ажлын өдөртөө 5 жил 10 жил суучаад дахиад одоо 15 2 дахь жилдээ суух юм уу магадгүй тэр сууж болох ч гэсэн тэр хүн өөрөө хүсэж болох ч гэсэн тэр хүнээс гардаг юм чи өөрөө тэгээд дуустдаг л байхгүй юу. Аль эсвэл тэр энэ хүн яг тэр ажлыг биш дахиад позишныг солиул тэр ажил тэр хүндээ солих нь өөрөө хүндээч хэрэгтэй тэр компанид ч хэрэгтэй. Би бас арай өөр төвшнгөөс компани ажил руу арай зөвлөх байдлаар оролцоод ингээд явах нь надад бас хэрэгтэй л байсан. Энэний дараа төрийн ажил ингээд ажиллаад эхлэхээр мэдээж төрийн ажил дээр чи янз бүрийн бодлого шийдвэрүүд гардаг. Зүгээр тэр над цаасаа нэг өгдөө. Энэ одоо ингээд ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж явах үед 12 оны 8 сард ерөнхий сайдын зөвлөхөөр ороод 14 оны 11 сарын 5-нд Алтан уяг дарга огцрох хүртэл ингээд бүхий л бичих баримтаад ингээд байдаг 7 хоног үрээрээ тэр өдрүүдэд юу хийжсэн, хэн юу ярьжсэн ингээд цагаач бүхэнтэй. Ингээд энэс ингээд эргээд харахад бас их сонин. Бас би нэг хаяа нэг эргүүлж харах туртай байдаг. Тэгээд хооштой ч гэсэн тухайн үеийнх нь хавцлал хайжсэн бол одоо их том үнэт баримт. Тэгэхээр төрийн ажил өөрөө ер нь их тийм төрийн гин олон төрийн ч олон нийтийн ч ажил өөрөө тийм илүү тийм харилцаа руу явдаг. Дахиад илүү олон хувьсгчтай тийм бодлого шийдвэр гарч эхэлдэг. Илүү олон хүний шийдвэрээс нь илүү олон хүн хамаарч эхэлж байгаа болохоор ТЭС-одоор мянган хүний л асуудал надад хамаатай байсан бол энэ дээр чи одоо төрийн ажил дээр чи нэг аймгийн олон нийтийн байгууллага намын ажил дээр чи олон хүнтэй л холбоотой шийдвэрүүд гарч эхэлж байна. Бизнес дээр ажиллаа дараад нь ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөгөөр ажиллаж байх хугацаанд та магадгүй энэ Монголын өнөөдрийн нөхцөл байдлын алдаагч юм уу те олж харсан уу? Гол төрсэн бодол одоо ч гэсэн ингэж надад бодогдчиход байгаа юм. Бид нэр хизээч гол асуудал дээр монголчууд төвлөрч чадахгүй өнөөдрийг хүрээд байна л гэж байна. Гол асуудлаа төвлөрч чадахгүй. Ач холбогдолтой гэж баахан асуудлын жагсаалт гаргацдаг бүгдийг хийх юм шиг л ярьдаг. Гэтэл үнэндээ энэ дотор чинь 1-р нь 2-р нь 3-р нь яг юу юм бэ? Энийгээ бид өнөөдрийг хүртэл тодорхойлоогүй хүмүүс байхгүй. 1-р нь 2-р нь 3-р нь юу? Энэ гурав чинь нийлээд нийт асуудлын 80-90% л шийддэг л байхгүй юу? Ердийн бизнес дээр. Гэтэл одоо чи нэг жишээ яриа л да. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Чонки гэдэг ерөнхийлөгч цэргийн эргэлтээр гарч ирсэн генерал байдаг тийм ээ. Бид бүгдээрээ л мэддэг. Тэр нөхөр гарч ирээд тавьсан улс орнд ч өчнөө бол асуудал байж л байгаа шүү дээ. Тэр нөхрийн тавьсан 1-р зорилго нь ерөөсөө л Солонгос улсын зорилго нь 1-р нь экспорт гэдэг зорилго тавьсан. Тэр экспорт гэдэг асуудлыг шийдэнгүүт чинь
тэр нөөж хүслийн жагсаалтанд байгаа болохгүй үтгэхгүй олон мянган асуудлуудын чинь магадгүй талан төрлөө ч яваад орчдөг юм байна л да. Экспортод гаргахын тулд стандарт хангах ёстой, экспортод гаргахын тулд логистикоо шийдэх ёстой, экспортод гаргахын тулд хил гайлаа хөнгөвчлөх ёстой, экспортод гаргах хурдан гаргахын тулд ийм дахиад энэ ашигтай ажиллахын тулд ноу хау олон зүйл чинь ингээд ганцхан нэг гол зүйл рүү яваад орчдөг. Экспортод гаргах гэдэг чинь өөрөө тэр чинь стандарт шаарддаг тийм ээ. Хүлээж авч байгаа улс чинь өөрөө бүгдийг нь шалгана. Тэгэхээр уг нь экспортод зориулсан компанийг дэмжиж өгчүүл нөгөө нөхдүүд чинь угаасаа би дэмжлэг автсан бараа бүтээгдэхүүнээ гаргаад ашиг олох гэж байгаа болохоор стандартыг угаасаа хангаад явчихна. Тэрнээс эсэргээрээ чи эхлэхийн тулд чи ингэхийн тулд энэ стандартыг ханга. Дараа нь чи экспортлно уу, дотоодоо зарна уу, тэр чиний хэрэггээ хайчгаар чинь бас ари биш юм байлаа л да. Экспортыг дэмжиж явуул тэр угаасаа чанар сайжирна. Тэгэхээр одоо экспорт монголчуудын хувьд дараагийн шат болчиход байгаа. Өнөөдрийн бидний сэдвч гэсэн эрүүл хүнс найд ашигтай хүнс тогтвортой хүнс сэдвийн хүрээнд энэ асуудлаа томьёолж харсан. Энэний хүрээнд үцгэд эрүүл аюулгүй байна гэдэг нийтэн томьёолоод харах юм бол энэ өөрөө ерөөсөө стандартын асуудал. Хоёрдугаар нь тогтвортой бизнесийг тэгвэл яаж тогтвортой яаж хийх юм, хүслийн салбар маань хэрхэн яаж ашигтай байх юм гэдэг энэ гурван салбарын огтлцыг хангасан цэг байна уу? Магадгүй ганц зүйл байна уу? Эдгээрийг бүгдийг хангасан нэг тийм шийдэл бидэрт байна уу гэдэг асуудал. Монголын хувьд өнөөдөр бас эхлэлийн төдий хүнд хэцүү байгаа ч гэсэн экспорт юм аа. Сая би нэг бараа экспортын асуудлаар яваад хүмүүстэй уулзаад ингэж явж байхад бас нэг онцлог үе таарад Хятадын ардын их хурлын чуулган хуралдаж байна л да. Хятадын 13 дугаар 5 жилийн төлөвлөгөө баталж байгаа үедээ бид нэр таарлаа. Хятадын энэ 13 дугаар 5 жилд бас энэ тухайн нэлээд төлхөө яригдаж байна. Хятад мөрөөдөл гэж юу юм бэ? Одоо хэдэн зуун сая хэдтгүүнийг жирийн сайхан амьдралд орох хоорондоо унах машинтай жирийн ердийн хэрэглээтэй болгох тухай Хятад мөрөөдлийн тухай Си Жинпин даргын барьж байгаа бодоод тэр ярьж байна. Ер нь Америк мөрөөдлөгээд бид нар бас их томоор ярьдаг ярьж байна. Харин биднэрт одоо Монгол мөрөөдөл маань хаана явна тэгвэл монголчуудыг нэгэн зүгт нэгтгэж нэгэн зүгт харуулж чаддаг тийм Монгол хүнд амбиц төрүүлж чаддаг энэ мөрөөдөл бидний хувьд одоо үнэхээр энэ цаг үе чухал болчихж байна. Тэгэхээр энэ цаг үе өөрөө онцлог. Бидний хувьд хэдийгээр жижиг орн ч гэсэн харьцангуйгаар хүн ам багтаа зах зээл багтаа орн ч гэсэн бидэрт том түүхгүй. Тэгэхээр бидний хувьд энэ том зорилгоо хэрхэн харж хэрхэн нэгэн зүгт хандуулж чадах вэ? Энэ Монгол мөрөөдөл маань хаана байна вэ гэдгийг л одоо бид нар энэ хөгжлийн том өчиг болчиход байна л да. Бидний эдийн засгийн 80% нь хамаардаг Хятад улс бүх зүйлээ төлөвлөөд бараа урсгал, мөнгөний урсгалаа ингээд тооцож идэг. Бидний хойхон талд байдаг Оросын холбооны улс гэгт чинь бас нэгдсэн төлөвлөлтөө нэлээд тийм дарангуйлын маягийн тоталитар дэглэмтэй болсон шүү дээ. Ийм хоёр төлөвлөлтсөн эдийн засгийн дунд байгаа жижигхэн Монгол бид нэр чөлөөтэй байна. Бид нэр төлөвлөхгүй тэгвэл яах? Тэгвэл бид нэр хүссэн үсээгөө тэдний төлөвлөгөөний нэг хэсэг л болж хувирахаас өөр сонголтгүй. Тэгвэл тэр улсуудын төлөвлөгөөний нэг хэсэг болж хувирвал биднийг тэгвэл ямар ирээдүй, ямар илүү ашиг орлого, ямар сайхан ирээдүй бидний хүлээх вэ тодорхой шүү дээ. Тэгэхээр бид нар төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөлтийнхээ чадварыг улам дээш тавьх хэрэгтэй. Компани өөрөө ихгүй шүү дээ бас нөгөө алхамаар тийм. Ерөнхийдөө одоо өнгөрсөн түүх бүгд алхамаар явагдсан гэдэг. Таны амьдралын одоо үе бүр ч гэсэн бас алхам байгаа хэл та тийм. Тэгэл ерөөс бид нар бас Тесодор ингээ боддог нь тэр урт хугацааны жахан төлөвлөлтийг илүү их түлхүү тавьж бодож явдаг юм да. За компани түвшинд урт хугацаа гэдэг нь өөрөө бас нэг за нэг 3-5 жилийн бид нар урт хугацаа гэж үзэж байна л да. Тэгээ тэр нь тааруулсан дүрм журам тэр нь тааруулсан менежмент рүү нэлээ явдаг. Хүний хувьд бүхэл хүн бас хувь амьдралын төлөвлөлтөд явдаг. Тэгээд байнга тасралтгүй суралцагч байх гэдэг шинж одоо бүх хүмүүст л тэр тусмаа орчин үеийн биднэрт одоо бүр амин чухал хэрэгцээ болчихлоо шүү дээ. Та чинь хаанаа сурж исэн бэ? Тий одоо би чинь түрүү энэ Сумаас ирлээ гэдэг энэ нөө техникийн их сургуулийн харьяа компьютер техник менежментийн сургууль дээр тэнд чинь санхүүгийн удирдлага гэдэг ангиар төгсөж исэн. Тэрний дараа чинь тэндээ магистр болж илээ. Дараа нь удирдлагын их тэмд одоо докторант явж байгаа. Тэгтээ хамгаалаагүй байгаа л да. Сидней их сургуульд стратегийн удирдлагын чиглэлээр, Харвардын их сургуульд
манлайлалын хөтөлбөр бас стратеги удирдлагын чиглэлээр сургалтуудад хамрагдаад явж байгаа. Тэгэхээр хүн чинь тэгээд сураад төгсөрчин гэдэг зүйл одоо хийж ажил байхгүй шүү дээ. Ер нь дийлэх цаг энэ одоо ингээл оффистаа өнгөрч гин үү? Ер нь чөлөө цаг хэрэг гарах вэ? Үгүй тэгэл одоо нэг удирдах ажил хийж байгаа хүмүүсийн хувьд ажил өвтөр байгаа бах та. Миний хувьд жаахан дутагдaltaа нөгөө ажил руугаа жаахан улаараад чөлөө цагаа жаахан зохицуулж чаддгүй, эрүүлээрээ зэмлүүлдэг олон талын ил асуудалтай. Тэгэл нөгөө ажил тэр жаахан дутагдaltaа тал байх. Ажил руугаа жаахан улаарчдаг. Тэгэл Бүх цагаа ажилдаа зориулахгүй байлгүй дээ. Бас нэг тэн дунд чи хобби гэж зүйл байгаа байлгүй дээ. Чилээд ямар хоббитэй бай та? Тий, хоббины мэдээж хүн чинь тэгэл хобби олон зүйл байгаа л да. Жишээ шатар тоглох гэх мэтэр. Тэгтээ бүр нэлээ онцгойлж тэр нь өөрөө бүр одоо ач холбогдолтой гэдэг нь тэр нэг ном уншаад системийн онлайн талаар, философийн талаар жаахан номууд зуглуулж уншиж харах дуртай. Бидний өмнө таны ном байна л да. Энд бол ерөөсө хөгжлийн тухай өгүүлсэн байгаа юу? Тэгээ энийг юм жижиг ном бий бич. Гэхдээ ном гэхээс илүү боршуур юм аа. Тэгээд нөө 20 жилийн өмнөөс бодож явсан юм аа нэг цаас мас бахан юм аа нэгтгэхэд нэг юм боршуур болгоод 10 жилийн өмнө хийгээд гаргаад нэг хүн ганц нэг найз нөхдөд бэлгэлээл ингээд байдаг л. Энэ хөгжлийн тухай тэнцвэр төрчлөлтийн онол гэдэг хөгжлийн тухай л өөрийнхөө бодлыг тэгтээ бас энэ хөгжил гэдэг зүйлийг системэлж харахыг оролдож исэн. Одоо үлдэж байгаа 10 жилийн хугацаанд яг одоо жишээ миний энэ дээр бичижсэн зүйлс хөгжлийн загвар модель олон зүйлс маань яг одоо нэг тийм миний хувьд улам илүү ихтгэл үнэмшил болж батлагдаад одоо харин чинь хинээсээ нэг арай завтай болж байгаад энийг нэг энгийнчилж яг хүн аваад уншиж болох аваад хэрэгжилж болох тал руу бүр чинхнээсээ ном болох юмсан гэж боддоо шүү дээ. За ингээд нэвтрүүлгийнхаа төгсгөл 40 мөрөөсөө би одоо юу төлөвлөж байгаа вэ? Хувийн болоод компанийнхаа хувьд ямар төлөвлөгөөтэй байгаа вэ гэж асуудаг юм л да. Компанийн хувьд бол одоо мэдээж тодорхой. Бид нэр экспорт гэдэг чинь тэгэл ямар ч компани эцсийн дээдлэх хүсвэл. Одоо ирээдүйн гэдэг хол юм бас яриад яг ер нь ойрын үед явж байгаа нэг төсөл байна. Энэ өөрөө бас зөвхөн ТЭСО-гийн төсөл ихээсээ дахиад манай Монгол улсын эдийн засагтай холбоотой өнөөдөр гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй холбоотой асуудлын нэг илэрлэлийг нэг компани шийдэх гэж өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө сегмент эзэдэх гэж оролдож байгаа нэг төсөл байна. Одоо төслийн нэрийг урьдчилсан байдлаар манайхан S-point гэдэг ингээд нэрлэлцэн төсөл явж байгаа. Энэ төслийн үндсэн санаа нь нэгдүгээрт нь манай Монголын төвшөнд байгаа эдийн засгийн нөөц бололцоонуудыг бид нар бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Зөвхөн эндээс бид нар өөрсдөө систем зохиогвол ТЭСО өөрөө бас нэг эдийн засгийн систем, улс орныг хамарсан тээвэр логистик, үнцний сүлжээний систем зохиож болж байна. Энэ бүх мэдээллийн нэгдсэн систем, логистикийн нэгдсэн системийг өөрийн хэмжээнд угсруулж эхний ээлжинд ТЭСОд хэрэгтэй. Энэ дахиад Монгол улсын эдийн засаг, Монгол улсын энэ санхүү мөнгөний харилцаа, Монгол улсын энэ үр ашигт байдал илүү дөхөн болох уу гэж бодож байгаа шүү дээ. Бидний ярилцлага дуусах тунд өгөж байна. Тэгээ нэвтрүүлгийнхаа төгсгөлд нэвтрүүлэгт өргөцсөн хүн бүрээрээ амжилтын томьёо өгчүүлдэг юм л та. Өөрөөр хэлбэл та өнгөрсөн хугацаанд олсон туршлага, мэдлэг, өөрийнхөө ойлгосон зүйл дээр тулгуурлаад амжилтанд хүрэхэд энэ л чухал юм байна гэсэн зүйлээ энэ дэвтэр дээр үлдээхгүй юу? За. За би ингэж томьёолол доо шин санаа нэмхэн баг. Шин санаа дээр нэмхэн баг. Энэ хоёр байсан цаг тэгээд шууд л амжилттай болдог. Өнөөдрийн бүгдээрийн ярилцсан яриа бүгд л одоо энэ зүйлтэй холбоотой байлаа. Ингээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн аваад анх удаага бас нэг сонирхолтой ярилцлагыг дэлгэж энэ ТЭСО группийнхаа тухай өөрсдийн мэдсэн сурсан тэр бүхнээ хуваалцсан танд үнэхээр их баярлалаа. Таны цаашдын ажил үст амжилт хүсье баярлалаа танд. За баярлалаа. Хаавал тавраас нэвтрүүлэг маань та бүхэндээ хүрлээ. Дараагийн дугаараар иргэн уулзъя. Баяртай үзэгчдээ.